За сайн байцгаана уу? За энэ сайхан намрын өдрийн минь төргийа та хэдтэй. За энэ удаагийнхаа видео бичлэгээр би та хэдтэй хүн сэтгэлгээдийнхаа ялгаагаар хэрхэн сэтгэж байгаагаар ажил төрлөө хэрхэн яаж хуваарлж байгаагаас бас нэг 4-5 хэсэгт хүн хуваагдсан юм байна. Тэгээд энэ талаар хэдүүлээ бас товчхон та хэдтэй ярих гэж бодлоо. За тэгэхээр цаг хугацаа өнгөрсөн хэмнэлээр амьдарч байгаа хүмүүс нь ямар хүмүүс гэдэг юм бэ? Дандаа нэг өнгөрснөө ярьж идэг тийм ээ, болоод өнгөрсөн юм ярьж идэг. Социализмын үед гоё байсан, аав ээжээ маань үед гоё байсан, оюутан байхад маань сайхан байж, би 10 жил сайхан байж, тэгээд нэг магадгүй нэг оюутан цаг хугацаанд нэг ямар нэг амжилттай юм хийсэн бол тэрийгээ ярьж идэг. Өөрөөр хэлбэл яг өнөөдөр хийсэн бүтээсэн одоо гавья шагнал юм уу, одоо өнөөдрийнхэр бусдын төлөө сайхан юм хийсэн юм магтах, одоо өөрийгөө магтах тийм шалтгаан байхгүй болцсон тийм хүмүүс дандаа өнгөрснөө ярьж, өнгөрснөөрөө дандаа бахархаж ингэж явдаг. Өөрөөр хэлбэл өнгөрсний хэмнэлээр амьдардаг хүмүүс байдаг юм байна. За нөгөө хэсгийн хүмүүс нь болохоор энэ ирээдүйн цаг хугацаатай хүмүүс гэдэг байна. Өөрөөр хэлбэл ямар нэг ажил төрөл төвлөрсөн, ямар нэг бизнес эхлэхээ бодсон, одоо тийм байгаа мөртлөө урагшаа яг алхах болохоор гацаатай. Ерөөсө гацчихдаг. Тэр нь ямар шалтгаанаар байдгүй гэхээр ерөөсө дандаа дараа, удахгүй, маргааш хизээ нэгэн цагт идэг хүүхдээ маш их найзлаж нөхөрлөж идэг байна. За нэг юм хэлэхээр миний найз нөгөө нэг юм чинь юу болсон бэ гэхээр за яг л найз нэг тэгж жагаад нэг хийндэ гэд ингээд ямар нэг шалтгаан яриад байдаг. Эсвэл заа нэг маргаашнаас болно. Нэгэн л бодсон юм чинь тэрийг хийж л таалаа, бүтээж л таараа гэсэн юм нэг ямар нэг байдлаар өөрийгөө өмгөөлөөд хамгаалаад ингээд байгаад идэг хэрнээ нөгөө төвлөсөн бодсон сайхан юм хэрэгжүүлж эхэлж тийм зориг төвчээр бас зориг тийм байдгүй алхам хийдгүү байна. Тийм. За саад бэрхшээлийн хэмнэлийн хүмүүс болохоор дандаа нэг саадтай бэрхшээлтэй юм ярьж өнөөдөр ямар нэг юм сайхан юм хийх болохоор тэр ч туслахгүй байна. Засаг төр тийм хэцүү байна. Татвар төлөөс нь их байна. Эсгэлээр бодоод байдаг. Эсвэл тэгэл нэг саад бэрхшээлийн одоо нэг мөнгө төгрөг одоо банкнаас ингээл юм авсан ч болохгүй байна гэж өөрөөр хэлбэл та нэг ямарваа нэг урагшаа алхам хийх болохоор дандаа саадтай бэрхшээлтэй тэр яриагаараа өөрийгөө булаад өөрийгөө бүр ингээ хүрээлүүлээд тэтэртэйгээр найзлаад нөхөрлөөд ингээд явж байдаг байна. За дараагийн хэмнэлийн хүмүүс бол цаг хугацаа одоо гэсэн хэмнэлтэй хүмүүс байна. Амжилтанд яваа хүмүүс ер нь дандаа одоо хэмнэлээр амьдарч байдаг байна. Яг одоо энэ цаг хугацаанд та яг юу хийж байгаа чинь өнөөдөр маргааш чинь ирээдүйд маш их чухал байдаг байна. Амьдрал гэдэг ерөөсөө угаасаа онцгой. Учиргүй юм гэж ерөөсөө байхгүй. Бүх юм цаг хугацаатай. Тийм ээ. Өнөөдөр магадгүй та Чехэд амьдарч байсан ч маргааш та Америкт амьдрах боломжтой. Өөрөөр хэлбэл та өнөөдөр та сургуульд явж байгаа маргааш албан тушаалд орсон л байна. Өнөөдөр та ажил хийжсэн ч маргааш бизнес хийдэг мундаг бизнесмен болцсон байна. Тэгэхээр ерөөсөө бүх юм цаг хугацаатай гэдгийг та өнөөдөр мэдэрсэн ойлгосон байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ цаг хугацаагаа бид нар маш үр бүтээлтэй өнгөрч цаг хугацааг ерөөсөө маш ихээр хайрлаж хэмнэж одоо цаг хугацаатайгаа уралдаж амьдрахын тулд бид нар яг тэр амжилтанд хүрсэн хүмүүсийн хэмнэлээр амьдрахад бидэрт маш их чухал байна. Өөрөөр хэлбэл яг одоо гэсэн цаг хугацаагаар бид нар амьдрах ёстой юм байна. Тийм багц. Тийм. За тэгэхээр бид нар энэ одоо гэсэн хэмнэлээр бид нар амьдрч байхад бид нар болохгүй бүтэхгүй юм гэж угаасаа юм хийгээд үзээд ирэхлээр хүн чинь юун дээр алддаг юм яадаг юм улам сайхан суралцаж боловсрч одоо тарих оюун маань хөгжөөд ингээд эхэлдэг байна. Тэгэхээр бид нар за нэг хүнээс нэг мэдлэг авчлаа, тэр хүнээс нэг юм сургалт авчлаа гэсэн хэрнээ тэрийг амьдралд хэрэглэхгүй бол таны тэр мэдлэг, таны тэр сурсан юм чинь бол хинт ч өгөөж өгдөггүй байна. Танд ч өгөхгүй, хүнд ч өгдөггүй байна. Тэгэхээр та тэр ухаан тэр мэдсэн сурсан юм тэр онлоо одоо тэр яг одоо гэдэг хэмжээрээ мэдсэн зүйлээ одоогоор та амьдрч чадах юм бол таны тэр мэдлэг, таны тэр сурсан зүйл амьдралд хэрэгжиж одоо тэгжиж таны амьдрал утга учиртай бас болж идэг байна. За ингээд та хэдтэй энэ тухай юм богинохон юм хийж хуваалцсан ярилцъя гэж бодлоо. За дараагийн биш сурсан байж та. Та нартай бүгдээр амжилт хүсье. Баяр таа.